дуугаар тавьсан тийм ээ. За хэлээ. За ихний асуултанд баярлалаа. нийт Монголын их сургуулиудын дунд сургуулиуд эхлээд бид өөрийгөө танилцуулж гэдэг. За сайн бацгаана уу. Намайг Мөнх хоёрын Бадмараг гэдэг. Би анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн 6 дугаар дамжааны оюутан байгаа. Тэгэхээр зоригсон болон Палама хариуцлагатай хувьцаат компани хамтран хэрэгжүүлдэг 100 наслын тэтгэлэг хөтөлбөрийн 2 дахь жилийн оролцогч байгаа. За нийт Монголын их сургуулиудын оюутнуудын дунд явуулдаг тэтгэлэг хөтөлбөрүүдээс хамгийн том ялгагдах энэхүү тэтгэлэг хөтөлбөрийн маань онцлог нь миний хувьд бол зөвхөн ийм сургалтын төлбөрийн дэмжлэг авахаас гадна бусад их сургуулийн оюутнуудтай нийлж бичил төсөл хэрэгжүүлэх нь бол хамгийн том онцлог байсан. Тэгэхээр бусад тэтгэлэг хөтөлбөрүүд бол ерөнхийдөө яг ийм сургалтын төлбөрийн дэмжлэг олгоод л ерөнхийдөө дуустдаг бол энэхүү тэтгэлэг хөтөлбөрөөр дамжуулаад би ийм өөр сургуулийн өөр үзэл бодолтой өөр хүмүүстэй хамтраад олон нийт рүү чиглэсэн төсөл хөтөлбөр үйл ажиллагаа зохион байгуулахаараа дамжуулаад бас өөрийгөө шинээр сорих бусад зүйлүүд гэсэндээ шинэ өнцгөөс харж сурах юм туршлага хоримтлуулах нь бол маш онцлогтой байсан учраас энэхүү тэтгэлэг хөтөлбөрийг сонгож анкетаа явуулж тэнцсэн байгаа. За хоёр дахь асуулт нь гэж юу вэ? За хоёр дахь асуулт нь болохоор энэхүү тэтгэлэг хөтөлбөрт хэрвээ би хамрагдаагүй ороогүй байсан бол юмсыг хайрцагнаасаа гарч итгэж сурахгүй байсан гэх юм уу. Өмнө нь бол би дандаа яг нэг мангаахын чиглэлийнхаа хүүхдүүдтэй л хамтарч юм үйл ажиллагаанууд ерөөхдөө зохион байгуулдаг. За тэгэл яг мангаах руу чиглэсэн анагаахын хүүхдүүдтэй яг ийм салбар дундаа л яг ийм үйл ажиллагаануудыг зохион байгуулдаг тийм хүүхдүүдтэй л хамтардаг байсан л та. Тэгэхээр энэхүү тэтгэлэг хөтөлбөрт хамрагдаад би шүтээсийн, мууйсийн ингээд ийм олон хүмүүстэй хамтарч ийм үйл ажиллагаа зохион байгуулсан маань бол надад маш том ийм шин сорилтыг өгөхөөс гадна юмсыг арай өөр өнцгөөс харах ийм зөөлөн ур чадварыг надад суулгасан гэх юм уу. Тэгэхээр хэрвээ энэ тэтгэлэг хөтөлбөрт хамрагдаг байсан бол би энэ талаас өөрийгөө сорж чадахгүйгээд нэг юм хайрцагтаа баригдсан хүүхд чигээрэл оюутан чигээрэл ер нь төгсөх байсан байх гэж бодож байна. За 3 дахь асуулт нэг чи юу вэ? За 3 дахь асуулт нь энэ хөтөлбөр таны өөртөө итгэх итгэлийг хэрхэн өөрчилсөн бэ гэсэн. За би яг ингээд одоо чинь би 6 дугаар курс ерөнхийдөө төгссөн байгаа. Тэгэхээр энэ хугацаанд бол аль болох өөрийгөө ер нь ингээд хөгжүүлэх, за тэгээ боловсролын үн цэнийг ерөнхийдөө багасаа л ерөнхийдөө ингээд мэдрээд явдаг байсан. Гэхдээ энэ хугацаанд өөрийгөө хөгжүүлэхдээ за би энэ талаараа ер нь нэг жоохон дутагдaltaа да, энэ зан чанар маань арай болоогүй да, энэ чадвар маань арай л хүмүүст үнэлэх түүц биштэй гэх мэт ч юм уу иймэрхүү байдлаараа бол арай өөртөө итгэлгүй байсан гэх юм уу. Тэгэхэд одоо яг ийм өөр сургуулийн ийм хүүхдүүдтэй хамтарч ажиллаад эхлэхээр миний тэр нөгөө дутуу үнэл надад өөрт маань дутуу үнэлэгдэжсэн тэр зан чанарууд маань бол одоо илүү юм хэрэгцээтэй байсан гэдгээ би өөрөө илүү ухамсарласан. Одоо жишээлх юм бол баг хамт олонны одоо ийм өөр үзэл бодолтой хүүхдүүдийн санаа бодлыг нь бол яг ийм зөв тал руу чиглүүлж дэмжиж ажиллах ч гэдэг юм уу. Тэр тал дээр бол бас илүү одоо ийм сайшаалтай байсан гэдгийг ойлгосон. Тэгэхээр энэхүү ерөөдөө чадруудаа би одоо энэ цаг хугацаанд үнэлж чадсан маань ирээдүйд одоо цаашдаа олон нийт рүү чиглэсэн ийм үйл ажиллагаануудыг хийхэд өөрийнхөө одоо энэ сайн талуудыг мэдээд итгэл маань нэмэгдэж өгсөн учраас улам илүү одоо ийм үн цэнтэй бодит төрөдөө авчрах үс ийм төсөл хөтөлбөр үйл ажиллагаануудыг одоо зохион байгуулах тэр урам зориг маань надад илүү өгсөн гэж бодож байна. Төгсгөл нь мэдээ нөгөө Палама компанийн хамт баярлалаа. За 100 наслын тэтгэлэг хөтөлбөрийг санаачлан зохион байгуулсан Палама хариуцлагатай хувьцаат компани нийт ах эгч нартай чин сэтгэлийн талархлыг илэрхийлж байна. Тэгэхээр энэхүү тэтгэлэг хөтөлбөрөөр маань дамжуулаад зөвхөн би гэлтгүү одоо бусад хамрагдсан 20 оролцогч нар маань за мөн дараагийн жилүүдэд одоо оролцох хүүхдүүд маань ч гэсэндээ бүгдээрээ одоо энэ тэтгэлэг хөтөлбөрөөр дамжуулаад маш олон зүйлүүдийг ерөөхдөө суралцаж авах бүрэн боломжтой гэж харж байгаа. Тэгэхээр та бүхэндээ ажлын өндөр амжилтыг хүсэж байна. Маш их баярлалаа. За. Амар мэгцлээ. Тэ нэг голоор зогсоох байгаа. Тийм.